За та нар энэ зургийг зураг болвол эрэлхэг тав гэдэг нэртэй. 2019 илүү 20 онд улсын их хурлын дарга Мио гомби энх холдыг огцруулах гэж ер нь бол энэ тав нэгдэжсэн. Тэгээд талбай дээр жагсаалт хийгээд Монголд бол шударгаас тогтох ёстой. Улсын их хурлын дарга бол одоо огцорчхол юм бол Монгол улс сайхан болох гээд байна гэсэн юм комбинац гарч ирсэн. За үүнийхээ өрөөнд бол улсын их хурлын даргыг огцруулж улсын их хурлын даргаар Зандан Шатар гэдэг хүн бол томилогдчихсэн. Ийм процесс бол гарч ирсэн. За тэгвэл энэ бол надад тийм боц юм болох. Ер нь бол улсын их хурлын гишүүн Лодосон бүр мэдээлэл хийж байгаа энэ процесс. Тэр залуучуудыг шууд хэлж байгаа Монголоор бэртгчин гэдэг тийм үгс. Өөрөө ижил харагдаж байна. Тэр нэг ямар нэгэн оглолт хийх иймэрхүү кампани яваад байгаа. За энэ дээр бол ямар сэдвтэй вэ? Монгол хүнийхээ эрхийг Монгол улсын ерөнхий сайд арчлал эрхтэйгээ бай гэж залууд аргуулагчаас салах хэрэгтэй ярьж байна л. амьдрах эрхээ За энэ талаа бол зөв л дөө. Одоо Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ гэдэг хүн маань 2021 онд бол ерөнхий сайд болсон байт юм байна. 2021 оноос 2025 он гэхэд 4 жилийн хугацаанд бас насжилтын хувьд аваад үзвэл харьцангуй удаан. Тэгээ энэ ерөнхий сайдыг огцруулах комбинац улсын их хурл дээр гараад эхэлсэн юм шиг байна. Дээрээс ачин чулуу хаа энэ бол баг оны өмнө яригдчихсан асуудал. Зүгээр ингээд тамхины цэгээс сонсохоор иймэрхүү мэдээлэл яваад ирсэн. Тэгээ энэний урд гарч дуурж байгаа хүн маань улсын их хурлын гишүүн Лодосон. Заавал нэг юм урд хүн гарах хэрэгтэй шүү дээ. Жишээ нь өмнөх ерөнхий улсын их хурлын даргыг огцруулахад толгоолж ирсэн Оюун Эрдэнэсэн бол энэ удаа Оюун Эрдэнэийг унгах толгоолж урд нь гарч байгаа юм бол Лодосон. Энэ дээр бол нэлээд их юм болж байгаа хаа. Одоо яг тэгэхээр энийг огцруулах гэж одоо юу гэдэг нь ганц Лодосон бодгооч хэвлэлийн оролт хийгээгүй баг. Маш олон хүн ард нь бол байж байгаа. Тэгэхээр хэрв ерөнхий сайд огцруулах юм болох вэ гэдэг асуудал. За орлол бол энэ хүн байна да. Амар сайхан шадар сайд үе үедээ харахад ерөнхий сайд огцроход шадар сайд ерөнхий сайд болоод байгаа шүү. Тэгэхээр шадар сайдын хийж байгаа комбинац дээрээс айсан чулуу юм болов гэдэг зүйл бол улс төр дотор яригдж байна. За тэгвэл энэ хүнийг яагаад огцруулах юм саналууд гараад байгаа юм бэ? Яагаад тэгэхээр маш их татваруудыг нэмжийн те одоо бидний мэдхээр эрчим хүчний реформ гэж хийнэ гэж 30% нэмэгдэл хийсэн. За тэгээд дугаар олголтыг бол хязгаарласан. Хотын төвөөр явахаар мөнгө төлнө гэдэг. Ингээс сонсоор дандаа Нямбатар хотын даргын хийсэн ажлууд харагдаад байгаа. Энэ нь ерөнхий сайттай шууд холбогдоод засгийн газрын үйл ажиллагаа гэж бол хүмүүст харагдаж энэ хэтэрхий их төрийн оролцоог бол оруулж ирсэн. Ийм зүйл гаргаад байгаа гэж үзэж байна. Огцруул юу болох вэ гэж. За муугаар бодох юм бол хоёрдугаар хэлж байгаа хоолндор нь бид нар мэдж байгаа дараагийн ерөнхий сайд томилогдно, дараагийн юунууд салбарын сайдууд томилогдно, за дэд сайдууд томилогдно, төрийн найрнууд томилогдно гэд маш олон хүмүүс яхаа солигдох юм нэгуртаа орж ирж байгаа. Ингээд нэг 2-3 сар Монгол ус ажил явахгүй ажлууд зогсон. За үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл зогсон. Гадаадын хөрөнгө оруулалт яагаад Монголд ингэж багасдаг вэ? Төр доктор бүргэж. Энэ ерөнхийдөө бол төрийн хийж байгаа гэрээ контракт дараагийн ерөнхий сайд ирэхээр нөгөө гэрээг юу ачдаг цэцэлждэг ийм асуудал болох боломжтой. Тэгэхээр иймэрхүү сул талууд. Нөгөө талын давуу тал нь юу гэхээр 4 жил дараа юу ч хийсэн бэ? Яг юм харагдахгүй байна. Энэ бас өмнө тийм учраас энэ хүнийг огцруулах юм бол дараагийн ерөнхий сайд юм хийж болох вэ? Жохон арай өөр өмсөл орохгүй энэ хүн гацчихжээ л гэж үзээд байгаа. За тэг ингээд сөрөг тал нь бас нэг хандлагын нэг юу яаж байгаа. Юу өстэй MNT гэдэг хаслал хийж байгаа тийм. Гадаадын хөрөнгө оруулалт буурах юм байна. Ханшууд ерөөхдөө уналтанд орно. Төгрөгийн ханшуунаж доллар ханшуулсан. За одоогийн байдлаар 3455 таа явж байна. Ер нь өсөлт үзүүлж байгаа. Тэгээ энэ цаашдаа өсөөд maybe 3500 3600 шидэх боломж дараагийн ерөнхий сайд томилогдоход гарч ирэх болов. Яг огцорхоо гэдэг л асуудлаас болоод валютын ханш сулрж, үүнээс болж инфляц үүсэх ийм магадлал харагдана. За энэ асуудал хэзээ шийдэгдэх магадaltaй вэ гэхээр удахгүй Монгол Ардын намын их хурл болох юм шиг л. Их хурлуу баг хурлуу тэр хурл нь
2 сарын 17 болох юм байна. Тэгээ энэ хурлаар ерөнхий сайд оюун эрдэнэ огцрох үгүй юу шийдэх нь. Тэгээ бид нар энийг харж одоо улс төрт ямар тоглоом болж ерөнхий сайд хэвээрээ оюун эрдэнэ үлдэхүү дараагийн ерөнхий сайд нь амар сайхан болох уу гэдгийг л харах л үйлдэлээ.